Өндөр за ороод ирж байна. Та тэгээд өөрийнхөө юу шиг тэгээ хоёлаа яриагаа хэлээ да. За би ч маа хайж энэ юу юг давиг. За ярамгүй та өөрийнхөө юу. Оо, энэ чи шеэрч болохгүй юм байна. Эндээсээ. Капсул руу байхгүй нэ та. Send шүү дээ. Share. Та миний юу руу орж ийнэ хөө? Пэйж руу орж байна. Орсон би орсон тэгээд групп руу ороод тэр лайв харж байна. Тэгэхээр тэр товчлор сонгодоос товчлорно. Share. Би сая дөнгөж сая би өөрөө шеэр хийчихсэн болохгүй байна те. За би хараад. Би сая дөнгөж сая өөрөө групп руугаа шеэр хийсэн. Би чиний группээс чинь за. Та групп руу та миний Бямба DJ гэдэг яг нөгөө фейс. Тэр дээр ч ордог. За тэгвэл би яагаад тах юм? Тийм, группээс бол та шеэр хийж чадахгүй. Нөгөө пэйжээс нь. Пэйжээс чинь юу байхгүй нь гачхгүй нь. Тэнд пэйж чинь байхгүй нь. Би чиний пэйж руу ингээд ороод байж чинь. Чи тэр лайв одоо юун дээр байж байна? За байж байгаа юм. Би модод тохиргоон дээр юм байгаа юм болов. Болов. Үгүй чиний групп дээр чинь байж байна. Мэдлэг группээс та группээс олж харилж чадахгүй байх тийм. Болохоор байна уу? Болохоор бол хоёулаа дараа нь тохиргоо дахин дараа нь оруулаад ирсэн ч болно шүү дээ тийм. Чиний групп юундаас байхгүй. За. Би таны мессенжер дээр явуулчих та яг уу. Тэгээ. Мессенжер нь таны явуулчих. За би тань руу шеэр хийх болж байна. Одоо таны групп руу ороод ирв үү? Би шеэр хийх. Юу одоо миний нэг юм дээр юм. Бачуу. За болсон бол хоёлаа яриагаа. Байж байгаа. Одоо за. Бачуу. Таны групп руу шеэр чадав. Тэг групп руу шеэрлчлээ. Гэхдээ лайв. За баярлалаа. За баярлалаа. За та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдрийнхөө зочинтой лайваараа маш гайхамшигтай нэг өсгөөг өрсөн байгаа. Энэ өсгөө манай Top Coach Academy boundary буюу хоёрын хил хязгаар, орон зай. Тэгээд та бас trauma coach төгссөн юм мундаг коучсгүй байгаа. За би та бүхнийг ундрах коучгээ танилцуулахаас өмнө өөрийгөө товчхон танилцуулаад тий. За намайг Бямба гэдэг. Би та бүхэндээ Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос ирж байна. Би санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй, Нара Томсон багшийнхаа үүсгэн байгуулсан Top Coach Academy Midlife and Empowerment Coach-оор төгссөн коучсгүй байгаа. За тэгээд одоо би өнөөдрийнхөө урьдчилан зочныгаа танилцуулах боломж олгоё. Ундаг коучоо та өөрийгөө сайхан танилцуулаа. Тэгээ хоёлаа өнөөдрийнхөө сэдэв болох boundary яриараа орё. За баярлалаа. За өнөөдөр энэ сайхан өдрийг бас сонгоод тэгээ одоо энэ хүмүүст бас нэлээд хэрэгтэй сэдвэр хоёлаа ярилцъя гэдэг өрсөнд маш их талархаж байна. Тэгээд бас энэ цагаа гаргасанд баярлалаа. Тэгээд намайг банзрагчийн ундрах сайхан гэдэг. Тэгээд би одоо яг Америкийн нэгдсэн улсаас мэдчилж байна. Тэгээд хувийн амьдралын зүгээс гэвэл би чинь 3 хүүхэдтэй зэгнэртэй ийм хүн байна. Тэгээд яг тэгэхээр энэ хувийн хаймыг хэлж байгаа юм гэхээр бас boundary чинь маш олон харилцааг хамаардаг учраас энэ эмэгтэй ч одоо надад заагаад ах юу илээ гэд ээж хүмүүс эмэгтэй хүмүүс бодож магадгүй. Тэгэхээр би одоо аль хэдийн хүүхдүүдээ
төрүүлж өсгөөд тэд нар маань насанд хүрсэн том залуучууд байна. За тэгээд боловсролын хувьд гэх юм бол англи хэл орос хэлний багш орчуулагч байна. Тэгээд 2023 онд болохоор Boundary хувийн орон зай коуч гэдэг энэ топ коучинг академиг төгссөн. Тэгээ 24 онд болохоор Betrayal Recovery Coach буюу одоо араар тавилтын шархнаас эдгэх ийм коучуд төгссөн. Тэгээд хоёр ингээд ниш салбараар төгссөн боловч төлхөө энэ нөгөө Boundary хувийн хэл хязгаараа их ярих дуртай. Энэ талаараа маш олон хүнд энэ талаар мэдээлэл хүргэх юмсан, мэдлэг хүргэх юмсан гэж хичээдэг. Тэгээд одоо өнөөдөр ярих чамаас сэдвэр миний бас нэг яг дуртай. За тэгээд монголчуудын дунд нийтлэг байдаггүй ойлголт идэг. Ер нь одоо яагаад тэгэхээр чинь ингээд бид нар чи ах дүү ээж аав амраг сад ингээд бүгдээр ингээ холилдоо. За тэгээд ажил дээрээ хүртэл найзын хүрээнд ороод ингээд бүх ингээ харилцаа минь нэлээд холио бантан байж идэг. Зарим нь яг хөө эмгц ихц учраас оцсон байж идэг. Тэгээд энэ сэдвээр ярих гэж байгаа маань маш их гоё сонирхолтой байна. Миний хувьд ч гэсэн бас. За баярлалаа өндрөх өвч. Яхаар одоо Boundary гэдэг нэрнээсээ авахгүйдаад манай багш минь хэлдэг шүү дээ. Яг Boundary гэдгийг бол яг хэл хязгаар, хувийн орон зай бас яг энэ орчуулга маань бас нэг төгс орчуулга биш юм аа. Тэгээд яг Boundary гэдэг нь одоо юу юм бэ гэдгийг бүр ингээд би одоо өөрөө яг аягүй сайн мэдэрч байна да. Ингээд өөрөө багштайгаа суралцаад жил гарны хугацаанд тэгээ бас мэдээ гэдэг ийм лайвууд бас ингээд коучудтайгаа хийгээд ингээд олон талаас нь авч үзэх. Ерөөсөө явж байгаа бид нар суур оюу нөгөө фундам руугаад явж ороод идэг болоод идэг. Ерөөсөө тэгээ тэр нь одоо юу юм бэ гэхээр баг насны шарах, эхийн шарах гэдэг одоо тий одоо энэ ерөөсөө тэрнээсээ үүдэлтэйгээр энэ ерөөсөө boundary буюу хэл хязгаар орон зай гэдэг юм чи ерөөсөө байдгүй юм байна. Манай монголчуудын хувьд ч тий. Тэрнийгээ баг ойлгодгүй, мэддэггүй юм байна гэдэг юм руу ерөөсөө цаад ингээд ерөөсөө уг руугаа яваад байгаа нөгөө нэг жаашгүй тийм зүйлүүд гараад ирдэг. Тэгэхээр одоо та манай одоо Facebook-ийн найзуудад энэхүү одоо лайвыг үзэх хүмүүс одоо таны boundary одоо хэл хязгаар, хувийн орон зай гэж юу вэ? гэдэг нэг сайхан тайлбарлаад өгөөч гэж хүсмээр байна. За тэгээ би саяхныг болтол бас өөрөө ч бас энэ тухай сайн мэддэггүй байж. Яг ухамсарлаж бод мэддэггүй байж. За эн чинь одоо миний хувийн орон зай байна. Эн чинь одоо хэл хязгаар юм байна гэж би ялгаж салгадаггүй байж. Гэхдээ бол зарим зүйл дээр бас ингээд найз өвтөхийн хүрээнд ч юм уу, ажлынхаа хүрээнд ч юм уу ерөнхийдөө ингээд нэг дотоод тэр инстинкт юм уу, дотоод даатан ухамсарах юмар нэг жоохоо хийгээд идэв гэсэн. Тэгэнгүүт нөгөө энэ топ коучинг академид сурж байгаа үедээ ингээд бид нар маш олон ингээд салбарыг ингээд сонгох боломж байдаг. Яа аль салбараараа бид нар ингээд мэрэгшиж энэ талаар одоо хүмүүст коуч дасгалжуулалт хийх вэ гэдгсэн чинь ерөөс миний бүр өөрийн тэр натурал буюу одоо миний угийн юм шиг тэр энэ boundary гэдэг коуч гэдэг юм маань айгүй сонирхол татсан. Тэгээд boundary гэдэг маань хэл хязгаар гэдэг англи үг байгаа боловч boundary ярихын тулд privacy буюу хүний хувь хүний орон зай гэдэг юм байж ич ямар нэг юм байж ич хэл хязгаар татах хэрэгтэй болохоос зүгээр ингээд энэ тэмдгүү ингээд нэг зураас татах татахгүй. Жишээл Монгол улс хэд чинь энэ чинь тодорхой газар нутагтай байж ич бид нар хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэрнтэй адилхан хувь хүн чинь тодорхой нэг юм өөрийн гэсэн байж тэрнийхээ наагур нь цаагур нь хаагур нь бусдаа нийлхүү бусдаасаа би энийгээ өөрөө хавж хатгаж өтгөө гэдэг ойлголттой байх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр л хувь хүн гэдэг маань өөрөө аягүй чухал. Тэгжиж хувь хүн гэдгийг ойлгож тэгжиж дараа нь хэл хязгаар гэдгээ ярих хэрэгтэй болчих. Тэгэхгүй бол тэгэл бимба чи би тэхгүй ихгүй гэж шууд хэлэхгүй. Тэгэхээр өөрөө өөрийгөө ойлгох хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Ерөөсөө би гэдэг хүн чинь юунд дуртай вэ? Юу миний сэтгэлийг тавгуутуулж байна вэ? Тэ би ямар зүйл надад хортой вэ, ашигтай вэ гэдгийг айгүй тэгж ялгаж салгасны дараа тэр хэл хязгаарыг татах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэр одоо хоёулаа ингэж шил лайв хийж байгаа чинь чи тэр хоёулаа юм дөрвөлжин юм орон зайд байгаа байхгүй. Тэрнээс ч одоо би байхгүй чи ганцаараа ярина гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр хоёулаа зэрэгцэж орчичоод чиний үзэл бодол, миний үзэл бодол ингэж орчих гээд байгаа. Тэгэхээр нөгөө хувь хүний гэдэг юм дотор маш олон юм ордгийн байл л да. Ер нь бол яг хуу Монгол улсын хууль ер нь аливаа улс орны хууль дээр нөгөө privacy буюу хувь хүний гэдэг юмыг хуулиараа тогтооцсон байна. Гэхдээ нөгөө хийсэр ухтгуунууд нь тэнд байдгүй юм байна. Яг хуу бодит байдлаар жишээл хувийн өмчийг чинь хадгална тий. Одоо хувийн өмчийг одоо хувь хүний юмыг юу хамгаалахад нь туслана. Эсвэл одоо үзэл бодол гэдэг юмнуудыг ингээд тогтооцсон бол дотор болж байгаа мэдрэмж нь болохоор тэнд дээрөөсөө байдгүй юм байна.
Тэгээд би энийг ингээд Монгол хүнд ерөөсөө огт байгаагүй юм уу? Би мэдэхгүй яваад байсан юм уу гэсэн чинь яг уу Монголын нүүдэлчин амьдралд болохоор тэд нар тодорхой хэмжээгээр байсан байгаа байхгүй юу? Тэгээ одоо 70 жил ингээд социалист нийгэм гэдэг чинь ямар ч хувь хүний өмчгүй нийгэм байхгүй юу? Бүгдээрээ нийтийн, бүгдээрээ адилхан цалинтай тий одоо жишээл ихтэй сургууль төгсөөл нэг дунд одоо дэд бастай гэхэд чинь нэг 600-аас 700 төгрөгийн цалинтай ч гэдэг юм ингээд нэг дундчилсан, тэгшилсэн нэг хувь хүмүүс чинь өөрийнхөө гэсэн онцгой юмыг ажилуулад онцгой зүйлээсээ болж ингээд урамшуул авах юм баг байдаг гэсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг би ингээд бодоод байсан чинь 90 оноос хойш одоо ингээд зах зээлийн системд бид нар шилжигүүд хөвөн болгон хувийн өмчтэй болж ирж байгаа. Тэгэхээр хувийн өмчтэй холбоотойгоор хувь хүний эрх гэдэг юм чинь аюулгүй чухал гэдэг юм байна. Тэгтэл нөгөө социалист юм чи бүгд нийтийн өмч байсан учраас миний чиний гэдэг ялгах юм байхгүй бүгдээрээ л адилхан нормын хувцас, нормын ажил төрөлтөө тий тэгэл одоо өглөө 8-аас 5 ч гэдэг юм ингээд ийм чигтэй одоо байдаг гэж л тий. Тэгээд хувийн өмч хөгжүүлсэн зах зээл хөгжсөн орноос чи энд чи айл хэдийн хөгжсөн байдаг юм хувийн ойлголт гэж. Бүр багаас нь хүүхдийг ойлгож байгаа байхгүй юу? Одоо бүр ямар ч хилд ороогүй одоо бид нар болохоор чинь хилд орох үтгэл одоо нэлээд насанд том болсон хүүхдийг ч хүүхэд тэр тооц бодоод тэрийг ингээд даваал яриад байдаг байхгүй тэр хүүхдийн асуудлыг тэр хүүхдийг даваад яриад байдаг. Тэгтэл тэр чинь одоо нэх байхаас илэл хувь хүн гэдэг хүн чинь бүрлдэж эхэлж байгаа үед л харьцаанууд нь бүгд л тэр хувь хүн гэж үздэг юм байна. Би нөгөө нэг boundary coach гэж төгсөөд ирсэн чинь ерөнхийдөө ингээд нөгөө Америкт ирээд би ч бас удаагүй жил одоо ер нь арай төгөх гэж байна. Тэгэхэд надад нөгөө хувь хүний энэ коуч гэдэг холбоотойгоор энэ хөгжилтэй орны тэд нар амар нүдэн содон харагдаад байгаа байхгүй юу? Магадгүй Америкт амьдардаг хүмүүс бол тэр болохоор нормалны хэвийн үзэгдэл байдаг ч юм. Гэтэл би чи нөгөө нэг социалист юмээс зах зээлд ороо, зах зээлээс дахиад ингээд нөгөө юм капиталист гэж одоо бидний хүүхд байхаас сургадаг гэсэн тэр орнолоо амьдраад ирэх энэ ялгаануудыг амар харж байгаа байхгүй юу? Юу гэхээр манай ингээд ингээд хэдхэн сартаа тэгээ эмчтэр очиж байгаа. Зүгээр одоо ингээд чек ап нэг regular check up хийхэд чил эмч нь өвдөг суучихсан. Газар ингээд өвдгөлчихсэн. Тэгээ нөгөө хүүхдээ чинь за би сайн уу гэх нөгөө хүүхд одоо нөгөө хитгэн сартаа хүүхдээ яриад байгаа шүү дээ. Сайн уу би чамайг одоо үзэж байгаа гэдэг аахгүй. Тэгэд надад амар содхон тусаж байгаа байхгүй юу? Бүр ингээд хитэн сартаагаас нь. Уг нь монголчууд чинь болохоор эхийн хөвлөд байгаа хүүхэдгээ тооцоод хүүхд нэг нас хөнгөт нь 2 гэдэг нэг хий настай тоолоо явдаг ард хүн байгаа байхгүй юу? Гэтэл тэрийг ухамсарлтгүй тэгэл тэр хүүхдээ чи яриад байгаа байхгүй юу? Ээж нэгээл хараа суугаад би ажигаас бас хараа суугаад байгаа байхгүй. Тэгчил нэг хүүхдээ чи одоо би чиний энийг үзье гэд. Бид нар тэнгуут би өөрсдөө хайцааг бодож байгаа байхгүй юу? Өө ярьдаг хэлд ороогүй юм чи ухамсарлаагүй юм чи ойлгоогүй юм чи ингээд даваад тэр хүүхдээ эрүүл мэндийн асуудлыг ингээд эмч хоёрд яриа. Гэтэл эмч тэр хүүхдээ яриад байгаа байхгүй юу? Энд Америкт тэгэнгүүт эн чинь шал өөр үт юм аа. Эн чинь бүр зүгээр эхийн хөвлөд бүртгэс ихсүүлэл те энэ хувь хүн гэдэг юм чинь асар ингээд нөгөө нэг чухалчилж авч үзээд тэгээ тэр нь бүр ингээд харьцаа хандлага нийгмийн зохицуулалт нь байж идэм байх. Бид нар чинь дөнгөж одоо 30 жил болж байгаа зах зээл чиглэлдээ те 30 гаруй жил болж байгаа. Ингээд харьцаандаа бас л энийгээ төлөвшөж тогтоог байгаа. Гэхдээ яг дийлэнхтэй хэлэхгүй ихэнх масст нь болохоор энэ харьцаа хандлага нь тогтоогүй зүйл. Тийм учраас нийтлэг яригддгүү зөвхөн магадгүй ингээд Монгол улсаас өөр газар суралцаад амьдраад тэгсэн хүмүүсүүд бол аюу сайн ойлгодог. Дийлэгтэй мэдэхгүй. Ягаад би мэдэхгүй гэж хэлэх гээд байгаа гэдэг шалтгаанаа би хэлчихье. Яг тэгэхээр харилцан зүгээр энгийн ярианд хүртэл хувь хүний орон зайлаа орж байгаа гэдгийг мэдэхгүй ярьдаг усуд байгаа байхгүй юу? Жишээлбэл за ингээд миний амьдралд ингээд өөрчлөлтүүд гарч ийн. Одоо юу гэдгийг ажил хийлээ, шинэ ажилд орлоо гэж хэлдэнгүүт хитэн төрний цалинтай байна. Гэлтэй. За тэрнгүүд би тэтгэвд гарсан гэдэг. Тэтгэр хитэн төгрөг байна гэдэг. Энд чинь ингээд хувь хүний орон зайлаа орж байгаагаа мэдэхгүй байна гэдэг ойлголт харуулдаг байгаа байхгүй юу? Тэгэл одоо гудамжинд явж байхад ингээл ерөөс ингээл одоо манай энэ нөгөө замын хөдөлгөөн чинь ингээл бүр ингээл замбрааг байгаа шүү. Замын хөдөлгөөн зохицуулт ингээ дөрөм журам бүх юм байж л тэрий чинь зөрчөөр тэгэл ерөөс хүний чинь ингээл өөрийнхөө дуртай амандаа орсон үгээр хилжээдэг. Тэр маань хувийн орон зайг мэдэхгүй байна, өөрийгөө ч мэдэхгүй байна, хүнийг ч мэдэхгүй байна, хэл хязгаар мэдэхгүй байна гэдгийг харуулж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би энэ нөгөө нэг бус хүмүүсийг шөмжилж байгаа ш. Би өөрөө энэ нийгэмд амьдраад одоо жоохон суралцаад ирсэн учраас суралцаад ойлгосон юмудаа түгээх гээд яриад байгаа байхгүй юу? Тэрээс бол эн чинь нөгөө нэг бүгдийг нь үгүйсгээд, бүгдийг нь байхгүйгээд би мундаг мэддэг гэдэгтэй биш. Ерөөсөө зүгээр нийтдээ түгээмэл ийм ойлголттой болох хэрэгтэй байна.
Тэгээд өөрийгөө мэдээд бусад хүнийг мэдээд тэрнгүүт хүнтэй харьцдаг хүртэл заавал тэр аманд орсон эсвэл хааны газараа хүнтэй муудалчаад эсвэл гэр орондоо байгаа бухимдлаа эсвэл хин нэгэндээ гаргасан бухимдлаа дотроо хадгалж авч байгаа зам дээр гаргаад тэрийг ингээд цацаад авах гэсэн үг биш. Facebook дээр хүртэл жишээлбэл ингээд асуудал яриад маргалцахын оронд чинь гаднах өнгө төсөмзээр нь л яриад чи тийм юм гэл ингээд нөгөө хараад удаа хэлээд өгч байгаа байхгүй юу. Тэр чинь зүгээр тэр хүнийг доромж байгаас өөрийгөө ямар вэ гэдгийг хүнд харуулж байгаа гэдгийг ойлгохгүй байхгүй. Өөрийнх нь дотор бөө ийм хэл хязгааргүй, орон зайгүй ингээд ингээ холион бантан тээс тос ус бүх юм ингээд холилдсон хүн л хаана юугаа ярих, асуудлаа ярих юм уу? Эсвэл тэр асуудал бичсэн хүмүүсийн профайл руу н орсноо хамаг одоо гаднах харж байгаа юмар нь хилээд дайраад байх юм уу гэдгээ харахгүй яваад байгаа усуд байгаа. Тэр энэ нөгөө чухал сэдв байгаад байгаа. Үнэхээр чухал сэдв байгаа. Харин ерөөсөө ингээд яриад ингээд хүний жоохон ухаад одоо дотор руу өөрлөгөө өнгийгөл ирэхэд яах аргагүй энэ зүйлүүд гараад ирж байгаа байхгүй. Тийм учраас би одоо дараагийнхаа лайвуудыг ерөөсөө тотгошоо өөрлөгөө чиглэсэн. Тэр фаундейшн буюу тэр суурин байгаа зүйл рүүгээ одоо илүү гаргаж тавихаар ингээд чиглээд одоо би лайв хийж байгаа. Тэгээ таныхаа ярьсан зүйлийг би нэг базаад өөрийнхөө ойлгосноор би дахиад тайлбарлаад байгаа. За бид бүхэн те монголчууд маань би одоо монголчууд гэж та бүхэн хоёулаа Америкт амьдарч байгаа. Тагаад ирээд бас нэг жил гарны хугацаа те одоо болсон. Би бол ирээд бас 20 гаруй жил болсон учраас ерөнхийдөө бас нэг Америкийнхаа амьдрал энэ одоо юунд бас мэдэн батан зогцоод одоо таны нөгөө дөнгөж ирээ харж байгаа зүйл бол одоо надад бол бас нэг хэвийн бочгсон зүйл болоод байна л да. Энэ бол цаг хугацааны ялгаа байна. Тэгээ монголчуудын хувьд маань болохоор одоо яа харахгүй таны мөн хийсэн үү одоо нөгөө зах зээлийн нийгэм рүү шилжиж ороод нэг үнэхээр нэг 30 гаруй жил болж байна шүү. Үнэхээр залуухан байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо би чинь 40 гаруй настай та одоо хэдэн настай ингээ энэ одоо бага наснда суучихсан итгэл үнэмшил тэр нөгөө анханасаа тэр нөгөө баундари буюу хил хязгаар орон зай гэдгийг ойлгоогүй хүмүүс чи одоо энэ амьдрал дээр тэрнийг ойлгож авч сурна өөртөө суулгана гэдэг бол тийм амар биш юм. Тэгэхээр л ухамсартайгаар өөрийгөө ойлгоод мэдчихээ суулгаж байгаа хүн л энийг ойлгож ийм үйлдэл хийнэ үхээр. Тэгэхээр одоо та минь ингээ сая ингээ гараад сайхан тайлбарлаад хэлэхээр энэ дээрээс одоо ийм зүйл гарч байна. Хувь хүн өөрийгөө танин мэдэх гэдэг зүйл аюул чухал болж байна тий. Тэгэхээр одоо би Нараа Томсон багштайгаа одоо жил гарны өмнө суралцаж ирээд ерөөсөө би нөгөө өөрийгөө таних аянд одоо ингээ гүн гэдэг яваад орсон юм байхгүй. Тэр үйлдэл маань их зүг байсан юм байлаа. Өөрөө тухайн үед би хэлж байхдаа сайн бас ойлгоогүй л дээ. Одоо ингээд суралцаад яваад баг багаар ингээд суул руугаа ороод ингээд өөрийнхөө нөгөө нүцгэн үнэнтэйгээ ингээд тулаад яриад ирэхэд чинь ойлгож эхэлж байгаа байхгүй. Өөрийгөө юу гэсэн байгаагаар нь хүлээд. Яг тэр өөрийгөө байгаагаар нь хүлээгээд ойлгоод өөрийгөө таньчихсан хүн чинь дараагийн үйлдэл болох одоо нэг хувийн өөрийнхөө хэл хязгаар орон зай гэдэг юм аа тааж эхэлж байгаа байхгүй. За одоо миний энэ дээрээс үүдэлтэйгээр таны дандаа би тавих дараагийн асуулт минь за энэ тэгэл одоо өөрийгөө таних мэдэх байх айгуу чухал юм байна. За энэ хувийн хэл хязгаар орон зай гэдэг зүйлд одоо яаж татаж тавих хэрэгтэй вэ? Энэ зүйлээ одоо яаж одоо тий одоо хүмүүс хэлдэг юм уу? Өөрөө тавьдаг юм уу? Та нэг сайхан тайлбарлаад өгөөч гэж танаас асуумаар байна. Тэгээд үнэхээр нөгөө би топ коучинг академид суралцахаас өмнө болохоор 70 дахь хүмүүсээр ингээд жоохон хийгээд ирснийг хараад одоо өдний өнцгөөс хүн чинь нөгөө нэг өөрийгөө олохын тулд эргээд урагшаага одоо нөгөө өмнөх юугаа өнгөрсөн цаг хугацаагаа анзаарах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгээд янгот нөө би ийм зүйл дээр алдаад исэн юм байна. Ийм зүйл дээр онж исэн юм байна гэд ингээд айгүй надад бац төлөвшил ороод төлөвшөлтэй болж ирж байгаа байхгүй. Юу гэхээр ингэж нэг баг охиноогоо би баг багт нь энийг одоо би өөрийнх нь харандааны түүхээр нэрлэлсэн. Тэгээд баг багт нь одоо 6 орчим настай багт нь юу яадаг маш их ингээд ер нь жоохон нас л ингээд зурж бодог юм л их л авч өгдөг байсан юм шиг. Тэгсэн чинь нэг харсан чинь нөгөө бичигчлийн дэлгүүр орохоор л аваад идэх байсан юм шиг. Аяа маш их харандаатай болсон. Тэгээд нэг таньдаг хүний маань хүүхдэд нэг харандаа өгмөр санагдаад харандаа өгчүүд аюугай тэр хүүхд зураад гэж бодоод пеналданд нь хийж байгаа бүр нэлээ ингээд харандаа авч идэвхсэн. Тэрийг маань баг охин хараад ээж тэр хүүхдэд яг минийхтэй адилхан пенал байна. Бас яг тийм адилхан харандаа байна гэж би хэлж байгаа байхгүй. Ээж нөгөө чинийхээс авчид өгсөн ш. Тэгээд тэгсэн чи уйлаад нөгөө чи уйлаад байсан. Тэнгүүт нь би тайвшруулах гэдэг ээж нь дахиад аваад өгөн чамд зөндөө байна гэж хэлээд байсан. Тэгээ одоо нөгөө баундри коуч болоод ирсэн чинь би юун дээр алдсан бэхээр нөгөө өөрөө худалдаж авч өгчөө чинийх шиг үгүй өнгөтэй амар дур зөвшөөрлөгөө авцсан байгаа байхгүй. Гэхдээ тэр хүүхд юу гэж хэлүүлж тайвшруулсан бэхээр уучлаарай ээж нь чиний юмыг юу чиний зөвшөөрлөгөө авчичээ гэвэл тайвшруулсан байх чинь би өөрөө нөгөө баундрийг энэ давцсан гэдгийг мэдэхгүй өөр юм тайлбарлаад яваад байгаа байхгүй. Тэгээд би эндээс эн чинь ерөөсөө юу юм бэ нэ?
бид нар ээжүүд ялангуяа гэр орондоо ийм цэгцгээд илүү дотор бүх юм ингээд зохицуулах гад ирэнгүүт чи нөгөө нэг аваад өгсөн чинийх шүү энийг шүү гэдэг нөгөө булан дохоо юм руу дураараа ингээд ордог бүр нийтлэг тийм байгаа байхгүй. Тэгээд би ойлгосон бид тэр үед хүүхдийн амин руу маш их дураараа зоргоороо ингээд хандаад ингээд юм аавна бүр юу вэ зүгээр өрөөлөө тогшиж явах нь бүр ороод аваад ингээд бүр хүн амьтанд өгцөн ингэсэн явж байгаа байхгүй. Тэгэхээр одооны залуучууд өөр болцсон. Эдний чинь сонсож байгаа, харж байгаа, үзэж байгаа нь биднээс шал өөр болцсон. Тэгэхээр би ийм одоо залуудаа ийм алдаа хийжсэн байгаа байхгүй. Тэгээ эндээсээ би ийм юм би хийгээдсэн байна гэдгийг ойлгоод тэгэхээр яаж одоо хил хязгаараа мэдэх вэ гэхээр за нэгдүгээр яг одоо бидний одоо насны хүмүүс гэхээр одоо чиний сая аягүй гоё юусэн өөрийгөө таних аян гэд. Тэгэхээр өөрийгөө таниад ирэхээр хүн өөртөө хортой, өөртөө ашиггүй юмээ хүн ялгаж салгаад ирдэг юм байна. Тэгээд ирэхээр одоо харилцаанууд маань хортой байна уу? Надад ашигтай байна уу? Надад таатай байна уу? Энэ хүн тийм байна уу гэд ингээ хараад ирэхээр хаагаараа хил хязгаараа татах бай, хаагаараа хинтээ яаж харьцах гэдэг чинь хүн чинь өөрөө тогтоогод ирдэг юм байна. Тэрнээс хойш одоо жишээлбэл өөрийгөө мэдхгүй байж хагаад чи миний мэдгэцэн гэхээс илүүтэй өөрлөгөө өнгөж тэр стад жинхэнэ аянаа эхлүүлээд тэнгуүтээ жоохон алхмаар хийгээд болохоос учиргүй нэг өдөр сэрэл бүх хүнтэй чинь зүгээр өстө дуурахгүй морхгүй ингээл дээгүүр хараад явах биш. Эсвэл бүгдэнд ингээл бүх юмад ингээл дэлгэж өгөөд өгөх юм биш. Одоо жишээлбэл бид нар зүгээр энийг маш сайн хийдэг. Хүн аль болгон хаалгатай, хаалган цоочтой байгаа байхгүй юу? Тэнгуүтээ тэрийг хаалга тогшохоор хинбэ? Тэгээ энэ хүнийг оруулах уугүй юу шийдэж яагаад оруулдаг. Гэтэл яагаад өөрийнхөө дотоод ертөнц рүү дураар нь ингээд гიშгчүүлээд тэ байдгийн бэ гэдгээр асуудал болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэрнтэй адилхан хэнийг оруулах вэ? Ямар хүнтэй харьцаатай байх вэ гэдэг өөрөө өөртөө тохирс одоо зөвшөлтсөн гэх юм уу та нэгэсэндээ энэ чинь нэг хоёр юм байгаад байгаа байхгүй. Нэг нь одоо миний нэг юм өдийн хүртэл явцсан нэг хэвшил, итгэл үнэмшил. Гэтэл би өөрийгөө тэрэнгүүд нь би энэ хүн чинь би чинь уг нь бол ийм хүн юм байна шүү дээ. Гэтэл одоо янз бүрийн одоо байдлаас одоо юу гэдгийг сургууль цэцэрлэг гэр орон эцэг гэх гэл маш олон хүрээлэлс бид нар ингээд тэдэр маань гимтээд эвдрээд зарим нь ингээд батчаад бөчөөд тэгээд өөрөөр болцсон яваад авахгүй. Тэгээд зарим хүмүүс тэгдэг. Би уг нь дотроо тийм байхгүй юу? Тэгсэн мөртлөө ингээд ах ингээд зөрчилд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө өөрийгөө аягүй сайн ажиж одоо шиг би ингээд нөгөө нэг сая суралцаад урагшаа өнгийнгүүтээ би өөрийнхөө адаг харангуудаа зарим юм дээр би бас онцлог айгүй мэдэж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд би яагаад ингэж зарим хүмүүсээс өөр юм бэ гэд ингэ бодоод үзсэн чинь миний өссөн, миний төрсөн чинь бусад хүмүүхээс ялгаатай. Чи тэр хичнээн эмгтэй хүнгээд нэг нийтлэг байлаа ч гэсэн битээ чи тэр харагдах байдлаараа одоо сурсан мэдсэн бүх юмараа өөр ялгаатай хүмүүс байна. Тэгэхээр бид нар ялгаатай тийм буян орон зайтай байх хэрэгтэй байхгүй. Гэтэл ерөнхийн нийтлэг юм болгоо жишээлбэл одоо чи миний итгэл үнэмшил, миний байгаа байдал, миний алдаа тогтол, алдаа амжилт бүх юм минийх. Тэгэхээр одоо чи миний алдаа дутагдлыг одоо нэг хүн яриад байна гэдэг надад таагүй бол би тэрийг хэлж болох байхгүй юу? Би энийг мэдж байгаа. Гэхдээ чиний ингээд яриад байгаа надад бол таатаад мэдрэмж төрүүлэхгүй байна. Би энийг мэдж байгаа гэдэг ингээ хэлэхэд тэр хүн өөрийнхөө хувийн орон зайг хамгаалж яана гэсэн үг. Тэгээд нөгөө нэг саяын тэр өөрийгөө таних аян гэдэг чинь амар гоё үг нэ би надад чи бүр олзуурхаад үнэхээр чинь нөгөө аян гэдэг чинь нэг эхэлтэй тэг өвчлээл байгаа зүйл байгаа байхгүй би тэг тийм учраас заримдаа ингээд үнтэй ярьж чаач та нарын өдийн насанд сурцаад идэг гэж тэгдэг байхгүй ерөөс сурцах гэдэг чинь төгсдгүй юм байна ер нь бол ерөөсөө хэдийн насч байсан ч 70 80 ч байсан юу яадаг юм төгсдгүй юм байна. Нэгдүгээр хоёрдугаар тэгэхээр би яагаад одоо жишээлбэл ингээд ингээд тэр хувийн орон зайгаа ингээд татаж хадаад ирсэн би гэсэн чинь би надад нэг онцлог байгаа байна гэдгийг би ойлгосон. Юу гэхээр би чи нөгөө 7 настай дүүтэй болсон. Тэгэхээр 7 хүртэлээ гэдэг чинь хүн чинь бүгд чи ингээд нөгөө жоо төлөвш гэдэг юм ер нь жоохон суурин тавигдаад хэлт юм байна. Тэгээд би бүр ингээд ухаан орохын л одоо би чинь социализмын юу хүүхд штэ хүн штэ. Тэгтэл би надад ор мэддэг гэсэн байхгүй юу? Ортой байсан. Тэгээд тэр орн амар гоё. Би одоо тэр оршгүй аим адилхан ор олж хавж ингээд нөгөө дахиад нөгөө дурсамжаа сэргийх гэх тийм ор харагдахгүй байхгүй ингээд хоёр талаас ингээ буулгачдаг. Тэгээ ийм гоё ийм юутай даун ийм юмтай. Тэгээд тэр ортой байна гэдэг чинь хүүхдийг аяйгүй тийм юутай болоод юм байна. Ингээд бүх хүмүүстэй хамт ингээд нэг унтаад авахгүй тий. Тэгэхээр тийм нэг хувийн орон зайтай болгоод эхэлт юм байна л да.
Тэгвэр одоо чи юу гэдэг одоо бид нар мэдээж янз бүрийн нөхцөлд амьдарч байгаа. Гэтэл хүүхдэд өөрийн гэсэн хүнжилч гэдэг юм уу, өөрийн гэсэн жоохон зай байх хэрэгтэй юм байна. Тэгээд тэрэн дээрээс тэр чи багаас нь тэгж хөлшөөд тэр чинь дотроо тэр нь суугаад байгаа байхгүй юу? Тэрээс бол тэр чи мэдэхгүй шүү дээ. Энэ чи миний юм идэр гэж мэдэхгүй шүү дээ. Тэгээд би бүр том болтлоо одоо нэлээд том болтлоо надад өөрийн гэсэн кукл байсан. Куклээ тэрэл явж яадаг. Тэгээд тэр чи өөрийнхөө юмыг аваад яваад байгаа байхгүй юу? Тэгээд тийм учраас ингээд би өөрийн мэдлгүй зарим юм дээр айгүй амар хэл хязгаар татчихдаг бүр. Тэргээ би нэг ухамсарлаж тэгээд тэнгуүтээ одоо нэг урагшаа өнгөрсөн цаг үеийнхаас ч би тэгээд исэн юм яагаад би ийм босыг тэрнтэй адилхан бид нар өөрөө ингээд таних аяндаа би яагаад ийм одоо бусдад жишээлбэл таагүй бусад хүмүүс нийтээр хүлээж өшгөө тийм зан авир гаргаж ийнэ. Тэ? Гэтэл өөртөө таатай байдаг. Гэтэл зарим хүмүүс маань одоо надад аягүй тийм таагүй зан авир гаргаад ийнэ гэд ингээ ялгаа саргаж хэрэг чинь хаагаараа яах вэ? Гэд өөрийгөө хамгаалах юм хийгээд байгаа байхгүй юу? Өөрийгөө хамгаалах юм. Нэг энэ дотроо бас амар тайван баймаар байна штэ. Тэ? Бид нар хаагаад цоожрал гэр дотроо амар тайван байж чаддаг шиг энэ сэтгэл дотроо, тархин дотроо, зүрх сэтгэл дотроо амар амгалан байхамаар байгаа байхгүй. Ингээ бид харж хүн чинь ерөөсөө мэдээд байгаа юм шиг, сураад байгаа юм шиг мөртөд нэг бах баримтаар л байгаа. Гэтэл учраа олсон усууд чинь миний мөрөөдөл юу вэ? За мөрөөдлийнхэн төлөө. Миний юу вэ? Тийм гэд ингээд шудраг явчихт юм байна. Тэрийг чи би саяхнаас ойлгож эхэлж байгаа байхгүй. Гэтэл би юу хийгээд исэн? Ямар сони юм бэ? Би ч одоо ийм хүн байстэл чинь одоо ингээд яваад их гэдэг нэг юм эргүүлэг дотор орцсон юм шиг дотроо мэдрэмж байгаа. Тэрнээс гаднаа бол явхад ингээд одоо өгсөж хөгжөд байгаа харагдаад байгаа байхгүй. Дотор мэдрэмж маань тийм байгаа байхгүй юу? Ингээд нэг эргэлдээл тэгтэл учраа олчхаар чи за гэдэг одоо тос усаар нь ялгадаг ч юм уу хонь ямаагаар нь ялгадаг ч юм уу дотор юмудаа ялгаа суулгаад ирэхээр энэ чинь амар амархан асуудал болчихж байгаа юм хэл хязгаар. Гэтэл одоо би маш олон энэ эмэгтэйчүүдийн бүрэлд байдаг. Тэр нийтлэг зүйлүүд харах чинь нөхөр тэгээд байна, хадам тэгээд байна гэдэг нөгөө харилцааны баундри асуудал гэдэг ярьж байгаа байхгүй юу? Хүүхэд маань тэгээд байна. Би одоо 2 настай хүүхдээ зодоод байна. Яагаад ингэж бүгд тэрээс юу харуулж өгөх нөхөрөөс л өөрийгөө таниагүй, мэдээгүй, хувийн орон зайгүй хайгур байх уу, цаагур байх уу, наагур байх уу, заримтаараа харилцахгүй ханаа босгоод явах уу, заримтаа бас нэг тодорхой хэмжээнд тэгээд харилцаатаа 7 хоногтой хэдэн удаа тийм давтамжтай байх уу гэдэгт ялгаж салаагүй юм харагдаад байна. Яг үнэ үү. Та Эстониараа бүр өргөн сайхан тайлбарлаад өглөө. Тэгээ одоо би таны ярьж байгаа зүйлээс бол үнэхээр за тэр яг аргагүй нэрээ ингээд өөрийгөө танин мэдэх гэдэг бол үнэхээр чухал юм байна. Тэрнээс үүдэлтэйгээр одоо би юунд дуртай юм бэ? Би юунд дургүй юм бэ тий? Надад юу таалагдаад байгаа юм? Надад юу таалагдахгүй. Урд нь байсан бимба болоо тий. Дургүй байсан ч л ингээд нэг дургүй байгаагаа илэрхийлж чаддаггүй гэж одоо хэлэхэд ерөөсөө нөгөө нэг залгаад байгаа байхгүй. Татвчгаа залгаад байгаа байхгүй. Тэрнийг гаргаад хэлж чадахгүй. Одоо би багштайгаа ажиллаад дургүй зүйлээ би дургүй гэдэг. Нэг илэрхийлж гисэн. Тэр нь одоо нөгөө бусад хайрцаж байгаа хүмүүс бол тийм нэг таатай биш л дээ. Одоо шууд урд нь бол зүгээр нөгөө ингээд nice дүрсгээд одоо сайхан одоо нөгөө нэг бага өмсөө нөгөө нэг сайн хүн болох гэдэг олон бид нар чинь баг зүүж амьдрэх юм биш тийм амьдралаа. Сайн хүн те одоо сайн найз ч гэдэг юм уу, эгч ч гэдэг юм уу, дүү ч гэдэг юм уу, ээж ч гэдэг юм уу, эхнэр ч гэдэг юм уу. Тэгээ нөгөө багандаа тоглохын тулд ингээ хүн чи өөрийнхөө яг нөгөө дотоод мөн чанараа ингээ дандаа хаагаад ингээ татаад идэв юм. Тэгээ тэр явж байгаа зүйлэр чи ерөөсөө энэ баундри гэдэг юм чи ерөөсөө би хийх юм би. Би юу хүсэж байгаа юм бэ? Ерөөсөө хүн өөртөө тавьж байгаа тэр дүрм журамч гэдэг юм уу одоо тий тэр өөртөө тогтоож байгаа зүйл юм биш. Бусдад биш. Би өөртөө. Бимба юунд дуртай юм? Бимба юунд дургүй юм? Бимба юу хүсэж байгаа юм? Бимба юу хүсэхгүй байгаа юм? Тэгээ өөрөө тэрнийхээ өөртөө тогтоосон үчин бүтэж гаргахтаа за одоо тий би эн чин дургуун үчин тэр дургуун үйлдэл хийх өөрөө шаардлага байхгүй шүү дээ. Тэнийг орхидог ч юм уу тий дуртай зүйл рүүгээ хийх тэрнийг болцоогоо хангах ч юм уу. Ийм зүйлүүд ингээд хийгээд явдаг маань ингээд баундри буюу тэр хил хязгаарыг хүн тогтоогоод идэх юм байна гэж байдаг. Тэгээд таны минь ярьж байгаа бол яагаргүй. Энд тэр чинь ерөөсөө бид бүхний цөөр хүмүүжил яг байж гэн. Таны тэр хүн охиныхоо тэр одоо харандааны түүх гэдэг бол тэр бол ерөөсөө бүр шалгасан одоо юу айгуу гоё жишээ. Яг л тийм байд. Би одоо өөрөө 2 бага насны хүүхэдтэй 9 настай 7 настай. Надад энэ зам маань байгаагүй учраас надад би яг хүүхдүүдтэйгээ жил гарны өмнө ингээд урд нь яг тэгжил хайцдаг байсан байхгүй юу. Ерөөсөө хүүхдүүдийнхаа бүх юм нь өөрөө өмнөөс нь шийдэж өгдөг. Энэ хүүхдүүд чинь бол шийдвэрлэхгүй гэдэг ингээд бас тэмцэлдээд нь шүү дээ. Тэгэхээр чинь өөрөө нөгөө ээж гэдэг хүнийхээ одоо өөрийнхөө нөгөө том хүнийхээ юугаар ингээд хүчирхийлэн яг эрх мэдлээр ингээд шууд өөрийнх нь тэр хүүхдийнхээ одоо юунд халдчих шүү дээ. Ихэнд халдчих эхэлж шүү дээ. Тэнийг бол тэгж юутай ойлгохгүй байгаа шүү дээ. Би мэддэг, би чогтуулдаг гэдэг ч юм уу. Тэгээ яг таны нөгөө харандаа гэсэн чинь миний бүр яг инээд хүрж илээ. Би ч одоо нөгөө манай хоёр хүүхд ингээд хүүхдүүд айгуух тоглоомтой шүү дээ. Ингээд хаяа нэг тоглоом нэг ингээд шейк буюу ингээд
цэвэрлэх юу гардаг байхгүй юу? Би урд нь бол өөрөө нөгөө шийдэл нөгөө хэрэггүй тоглоомуудыг ядгаж аваад нөгөө дараагийнх нь үйлдэл рүү явуулаад одоо тэгдэг байсан байхгүй юу? Тэнгүүч нөгөө манай хөгч чинь үгүй миний ээж миний тэр тоглоом хайцсан байх гэж одоо би аль хэзээ өгөхийн нөгөө тайлгын хаяад нөгөө энд чинь ингээ гоё донешн өгчтэй тэгээ явуулчтэй нөгөө би болохоор гэрээ цэвэрлээд тэрийг хийчихэд одоо би тэгдэг болсон хүүхдүүдээ. Миний хүүхдүүд одоо ингээд чи тоглохгүй хэрэглэхгүй тоглоомоо те ингээд ээжтэй ялгаад ээж нь тэрний дараагийн өөр тоглох хэрэгтэй хүүхдэд нь өгье те дараагийн өөр тоглоом байхгүй хүүхдүүд ингээ өгье гэхэр чи энэ хүүхд чи ухамсарлаад ингээд нэг хідэн тоглоомоо за ингээ харж байгаа ингээ ялгадаг байхгүй ингээ цэвэрлэгээ хийж штэ нэг хаяа нэг ингээ нэг улиралдаа чи те ингээ ялгаад ингээ хөөргөн идэм тавина тэгээ нөгөө тавихгуудаа буцаагаад нөгөөтнөөс аавна гэхдээ хамаагүй тэгээд явуулсан одоо тоглоомооч гэдэг юм уу өөрийнхөө мэдэл байгаа зүйлээ одоо нөгөө таны хэлснээр өмч хөрөнгөх гээд өгсөн одоо энэ чиний юм аа гэ өгсөн юм чинь би дур мэдээд өөр ингээд аваад аль хэдий зарцуулах ш өөрөөр нь тийм асуудлыг шийдвэрлэхээр энэ хүүхд чинь тэрэндээ ухамсартайгаар үйлдэл хийж байгаа. Тэрний нь одоо ээж болсон хүн эцэг их болсон бид том болсон хүүхдүүд хүмүүс тэр баг хүүхдүүдэд тэрнийг суулгаж байгаа үйлдэл байгаа юм тий. Одоо тэрнийг чинь би харин одоо багштайгаа суралцаад яг ухамсарлаж хийж байгаа юм зүйлүүд байгаа байхгүй юу. Тэгэд энэ таны минь хэлж байгаа яг л бас үнэн ганцхан өдөр ганцхан шүн ингээд шийдэгдчихдэг асуудал биш байна. Тэр тусмаа бидний шиг ингээд 40 50 жил энэ юуг суулгацсан энийгээ хэвийн үзэгдэлгээ үдцэн хүмүүс чинь энээс энэ тассан давнаасаа гарна гэдэг чинь нэлээн чаленжинг буюу нэлээн ингээд хүнийг бас би одоос энэс энэ ийм үйлдэлийг би гаргадаг шүү гэж өөрөө ухамсарлан өөрийгөө барьж зогсоож тэр үйлдэлээ хийдэг үйлдэл байдаг юм байна. Тэгээ маш гайхамшигтай таамын сайхан тайлбарлаж өглөө. За одоо тэгээд нөгөө за хил хязгаар орон зай буюу баундари гэдэг зүйлээ ойлголоо. За өөрийгөө таньж мэдлээ, өөрийнхөө үнэнтэй туллаа. За би тийм хүн юм байна. За тэгээд тулаад ирсэн хүн чинь би ийм юм гэдэг одоо баундари буюу одоо хил хязгаар одоо би зөвхөн хил хязгаар гэдэг одоо та тэр зөв бодит жишээгээр ингээд одоо улсын хил шиг ингээд хан босгож эхэлж штэ тий одоо. За тэр энэ босгох үйл явц маань ундрах коуч одоо ямархуу байдаг вэ? Би бол удахтаа айгүй хэцүү бол надад маань айгүй хэцүү байсан. Та тэрнийг одоо тий одоо энэ баундрийнхаа босгох үйл явц тэрнээс гарч ирж байгаа үр дагавар гэдэг юм уу да үр нөлөөж гэдэг юм уу тий тэр зүйл нь ямархуу байдаг вэ? Тэрнийг таны тайлбарлаад хэлээд өгөөч гэж хүсэж байна. Баярлалаа ундрах коуч. За маш баярлалаа. Тэгээд чи миний бас нэг ярьсан хэснийг бас айгүй гоё ингээд бас буулгаад хэлж байгаад баярлалаа. Тэгээ энэ тийм амар зүйл биш. Яа тэгэхээр эн чинь нөгөө дасаагүй зүйл, дасаагүй юм болгон тийм амар байдаггүй байхгүй юу. Тэгээд энэ чинь бас нөгөө яагаад татаж чадахгүй вэ гэдэг нь ингээд янз бүрийн шалтгаан байгаад байгаа. Зарим тохиолдолд магадгүй айдас байдаг. Зарим тохиолдолд айдас байдаг. Жишээлбэл юу гэдгийг найз нөхдийн дунд одоо найз нөхдгүй болохгүй гэдэг айдас. За миний хувьд одоо жишээлбэл нөхрөөсөө салчихгүй гэдэг айдас. Тэр айдас юунд ч хүрдэггүй юм бэлээ. Юу өөртөө хэрэгтэй байна гэдгийг хүн хийх хэрэгтэй юм байна. Тэгэд ингээд сая ярьж байхад бас нэг юм бодол төрлөлдөө одоо надад юу хэрэгтэй вэ? Надад юу вэ гэхээр хүн өөрөө өөрийгөө гэл ингээд дүвэлгээд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Үгүй маа энэ маань юу гэсэн үг хэрэг бусадтай эвтэй наримттай амьдрах арга байхгүй нэгтлээ. Гадна одоо жишээлбэл сая ингэсэн ш нөгөө аюу олон маск зүгээд ингээд маскгүйгээр мөртлөө эвтэй наримттай амьдрах арга байхгүй юу? Зарим хүнтэй нүгэ окей. Чи би ийм юм хүлээн зөвшөөрдөг чи юм зөвшөөрдөг бол за тэгвэл хоёулаа тэгэл яг нуталцахгүй шиг те ингээд явъя. Заримдаа нөхөр окей за бүр огт харьцах байлий. Ингээд эвтэй бусдад заавалчгүй хэрүүл уруул нүд ам том жижиг болоод нөгөө биеийн хилэмжээрээ ийм чирхэл юм харуулад ингэж шаардлагагүй байхгүй юу? Энэ хил хязгаар гэдэг чинь. Одоо би жишээ нэг жишээ авах юм. Би ингээд нөгөө 10 жилийн өмнө нөхөр ингээд намайг ингээд хаяа авсан, өөр эмэгтэй рүү явсан. Тэгээд тэр үед чинь маш ингээд хүн сэтгэлийн хүнд хэцүү юм байгаа байхгүй ингээд шаналаад уйлаад тий тэгэл одоо 26 жил амьдарчаад ийм одоо хин л одоо энэ салаад явах амьдрал гэж бүтээдгүй шүү дээ тий болгоно бүтнээсээ эмээ өвөө болтлаад байна гэж ингэж бодож итгэл чинь гинтийн юм чи амар хэцүү байхгүй тэр үед манай ингээл янз бүр ингээд одоо таньдаг мэддэг ах дүү амраг сад найз нөхд бүгд л ингээд юу яаж байгаа юм л да туслах гал өөрөөсөө туслах гал хичээж байгаа тэгсэн нэг багын буруу яйслын найз одоо бараг 60 жил ажилласан гэсэн үг шүү дээ Шокны найз уу би яг үнэ тэгсэн тэр найз маань ингээл хөөрхий залгаад ярьдаг байхгүй тэгэл нөгөө нэг эксийг асууна тэгэл би ч нэ имзэглээд байгаа байхгүй тэрэнд тэгээ би хэлж байгаа за чи бити надаас асуу би ингээд өөрөө ярмаа үедээ өөрөө би яриа чи бити асуугаар гэд уцтай болгонд асууна
Тэр хаана явж гэн Хэлээд шүү дээ. Та хэлээд байна те. Бити хэлсэн. хэлсэн. Надад эвгүй байна, айгүй хэцүү байна, ярихад хэцүү байна гэж хэлж байгаа байхгүй. Тэр энэ чинь хүн чинь ингээд нэг шахах үсчээр тэрэндээ дараа л хэцүү байдаг шүү дээ. Эдгэрцэн хойно хамгаалах тий. Гэтэл ингээд яг тэр шин соргод юм юу гэдэг шинхэн шархан дээр ингээд хүн дахин дараа л ингээд харж айгүй хэцүү. Тэгээ би хэлж байгаа байхгүй өөрийнхөө мэдрэмжийг надад айгүй хэцүү байна тий. Чи бити асуу. Би өөрөө ярмаар үедээ би өөрөө ярий. Бити асуухаар асуулт авахгүй тэр хаана явж байна яаж байгаа юм бол ийж байгаа юм бол би үндэ тэр хүний хаана яаж байгааг мэдэж түүч юм алга би хүнд хариулж мэдэхгүй байхгүй өөрөө би мэдэхгүй юм чи тэгээд би хилээд ахад 2 3 4 удаад би хэлж байгаа за би чамд хэлсэн те бити асуугаараа гэж хэлсэндээ гэж инээж байгаа юм инээгээ тэгээд тэр хорноос хойш би харьцаагүй боддоо юу гэхээр би энэ хүнийг ойлгож байна. Энэ хүн нөгөө хувь хүний орон зай хэл хязгаар мэдэхгүй байхгүй. Тэр надад ямар өвдөлт өгж байгааг өрөөс ойлгохгүй байхгүй юу? Би өөрөө өвдөж чинь хэлээд байна шүү дээ. Илэрхийлээд илэрхийлээд байна. Гэтэл энэ хүн ойлгохгүй байгаа юм чинь би одоо тэгээд байнгын одоо тэгээд өшөө дахиад 10 20 жил те одоо би баг харьцаагүй 2 жил шахуулж байна. 2 жилийн турш намайг инх байсан юм уу яах байсан те? өвтөж нэг тийм ингээд шахан дээр чинь дараа өвтгөх шүү дээ тийм. Тий өвтгöd байгаа. Тэгэнгүүт би тэр хүнд хэлчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт би дараа нь амар болчихж байгаа байхгүй юу? Нөгөөдөө уцаа автаад баг ингээд халахад хэлж байгаа байхгүй. Яна одоо нөгөөд чи асуун гээд бас дахиад энэ дотор чинь нэг сони юм үүсэт идэг байхгүй юу? Тэгээд энэ мань миний нөгөө хэл хязгаараа татчих байгаа асуудал байхгүй юу? Би детекторгүй надад хангалттай шаналх юм байна. Гэтэл миний найз гэж хэлсэн хүн яг намайг миний хэлж байгааг сонсохгүй байгаа юм би. Би чинь орилоод дээ штэ хүү чи бити хэлэлдээ бити асуултаа би хэцүү байна гэд хэлээд ахад ойлгохгүй байгаа юм чи би дахиж энэ хүнтэй би харьцаж чадахгүй нэ гэд би шууд ингээд ханаа босгочихж байгаа байхгүй юу. Тэр эн чинь миний дотор байж байгаа юм тэр хүн мэдгүй штэ гэхдээ би гаргаад хэлсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо бид нар нөгөө нэг монгол хүмүүс чинь ялангуяа аюу тийм дотгошоо усууд баярлж байгаагаа ч илэрхийлдэггүй гомдж байгаагаа ч илэрхийлж ингээд нэг юм төлөв төвшин ингээд байгаад байдаг. Тэр маань бусад хүмүүс яаж харьцахад бас яг түүхтэй. Гэтэл надад хэцүү байна. Ийм байна. Би энд баярлж байна гэдгийг хэлэхгүй болохоор хүмүүс яаж харьцахаа мэдэхгүй. Тэгэхээр би тэр найзтайг нь хэлсэн. Надад хэцүү байна гэдгийг хэлсэн. Тэгэхээр тэр би хэлнэ гэдэг чинь өөрийнхөө төлөө би хариуцлага өгч байгаа байхгүй юу? А дараа нь тэр хүн яах вэ гэхээр за ундрахыг би зовоогоо дахиад асуугаад авах уу гэдэг тэр хүний сонголт болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр би өөрийнхөө төлөө өөрийгөө хариуцлагыг үүрээд өөртөө хэцүү байгаа зүйлээ би хэлчихжээ гэсэн үг. Хэлэхгүй байвал би өөрийнхөө төлөө хариуцлага өгөхгүй тэгээд өөрийгөө зовгоо шаналгаад тэр юм хайцаагаа байлгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр илэрхийлж хэлнэ гэдэг чинь маш чухал одоо баундрыг татж байгааг ихтэл над чинь тийм байна ийм байна гэд. За аавар тэр шиг муухай аюугаар хэлэх албагүй шүү дээ. Би зүгээр л тэгэхэд нөгөө хүн чинь ярьж байгаа үг юм анхаараа сонсоод байсан бол надад хит удаа хэлчихтэй би яагаад ингэ дахин хэлээд байна гэдгээр анхаарах хэрэгтэй байхгүй юу. Гэтэл тэр хүн ерөөсөө ингээд яг бид нар чи бүгд адилхан. Гэтэл би нөгөө суулцсан учраас арай өөр болоод ирчихэж байгаа байхгүй юу. Эсвэл нөгөө цэцэл яслаас яваад тэгэл өөр замаар яваад гэсэн мэтлээ найз яваад гэсэн мэтлээ өсөж хөгжснөө гэдэг чинь энийг хэлээд байгаа байхгүй юу. Би энэ нэг юм ингэж харж байгаа тэр хүн харахгүй байгаад байна. Харахгүй байгааг юм хэлээд байна. Гэтэл тэр хүн хүлээж авахгүй байна. Тэр хүлээж авах бас тэр хүний хариуцлага. Тэр бусдын өмнөөс нэгдүгээр өөрийнхөө төлөө хариуцлага өгч байгаа гэсэн үг энэ хэл хязгаар татна гэдэг чинь. Хоёрдугаар бусдын өмнөөс хариуцлага өгөхгүй гэсэн үг. Юу гэсэн үг вэ? Чи хэлчихээрээ тэр хүн яаж чиний хэлж байгаа зүйлд реакц зүйлж яаж чиний хэлж байгаа зүйл дээр үйлдэл хийгээд цаашаа яах гэдэг тэр хүний сонголт одоо авчиж байгаа байхгүй. Тэгэхээр бусад хүнийг бид нэр өөрчилж чадахгүй. Тийм учраас өөрчилж чадах хүн нь зөвхөн өөрөө. Тэгэхээр би гэж яриад байгаа юм би өөрийгөө өөрчилж чадна би суралцж байна гэдэг л юм гэсэн үг. Тэрээс бус би гэж ярьснараа бусдаас өөрийгөө дүгнэлж байгаа биш би өөрийнхөө зөвхөн өөрчилж чадах юм дээрээ тэр орон зай дээрээ би өөрч ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр баундри татах айгүй гоё. Өөрийнхөө хариуцлагыг өөрийнхөө төлөө хариуцлага өрнө. Бусдын өмнөөс наснаасанд нь ч мэдээж жоохон хүүхдтэй юм бол хүүхдийн өмнөөс бид нар хариуцлага өрнө шүү дээ. Тэгэхээр наснаас нь ингээд томроод одоо 18-аас хойш болох юм бол идэж насан турсан учраас өөрөө өөртөө хариуцлага хүлээнэ. За би одоо нэг хувийнхаа нэг амьдралыг ярьчих. Юу гэхээр манай нөгөө хүүхдүүд маань ингээд том хүүхдүүд маань насанд хүрсэн байсан. Одоо бид нэр ингээд салахад ер нь бол бага хүүхд маань өсвөр насны хүүхд байсан байхгүй. Тэгэл би ч одоо нөгөө өсвөр насны хүүхд чи ээж аваар салж байхад аюу хэцүү байдал орж байгаа. Тэгэл нөгөөдөгтэй чинь очин болох гоо тайлбарлаад яриад ингээд тэгээд тэгсэн чи одоо ноднон гэхэж 19 дэх байсан юм да. Аав та хоёр инглээ гэд надад манай охин хэлж байгаа байхгүй юу.
Тэгэхээр би хэлсэн. За миний охин насанд жоох хүүхдээс бол ээж нь хамгаалan чамайг. Тэгээ одоо чи өөрийгөө хамгаалах цаг чинь чиний цаг болцсон. Чи насанд хүрсэн. Одоо чи аавтайгаа яах вэ, ээжтэйгээ яах вэ чи өөрөө шийднэ. Мэдээж одоо чиний хэрсэн аав чи юм чи аавгаа хайрлах ёстой. Тэ? Тэгтээ чи аавынхаа гаргаж байгаа үедд яах вэ шийдэх вэ гэдэг чиний өөрийн хариуцлага юм а гэд хэлсэн чинь манай охин нэг гинтхэн нүдний юм болсноо гэд өөрийгөө том хүн байна гэж гинт ухаарад нөгөө дандаа жоохноос за миний охин сэтгэчгүй гэж хамгаалаад яваад исэн би чинь тэ. Тэгээд гинтхэн нодон нэг тийм асуудал хэлээд тэгээд надад бас дургуйслаа хэлсэн байхгүй одоо та хоёр одоо насанд хүрсэн хүмүүс байж ээж гэд ингээд тэгэхээр бисэн. За одоо тийм. Тэгтээ чи бас насанд хүрсэн гэд. Тэгэхээр эн чинь айгүй гоё зүйл болоод ирж байгаа байхгүй юу? Одоо би одоо нөгөө насанд хүрсэн амар болд юм бэ те? Тий, айгүй амар. Нөгөө насанд хүрсэн хүүхдийн өмнөс чи би одоо бас өндөр нь ороод нөгөө нэг ээж чинь тэгдэг шиг хүүхдийн өмнөр ороод ингээд хамгааж хүүхдээ гэдэг нэг тийм үүрэг байгаа даа ш цаад нэг байгалаасаа бүр ингээд хүний тийм яваад эцэг насанд хүрээд ирэнгүүт нөгөө хүүхдтэй хариуцлах нь өрөнгүүд нөгөө хүүхд чинь нэр би чинь насанд хүрсэн одоо би хинтээ яаж харьцах вэ гэдэг би өөрөө шийдэж ирэх юм бэ гэгээд ингээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр юу нөө харилцаануудыг маш юу авдаг. Амар хэлбэр болгож өгдөг. Өөрөө зовхгүй болж эхэлдэг. Юу гэсэн үгээр босон болог баахан хүний өмнөөс хариуцлага өрөөд өөрөө зовоод байгаа байхгүй. Манай найз тийм гэж өмнөөс нь зовоод одоо насанд хүрсэн манай хүүхд ихсэн гэж зовоод те. Тэгтээ мэдээж ээж хүний хувьд бол ингээд хүүхдүүдээ бүгдээрээ сайн сайхан яваасаа ажиглалтаа яваасаа тгээс гэж боддог. Тэгтэл нөгөө хүүхдүүд маань ямар нэгэн байдлаар сонголт учирсан хүн таарсан хүн өөр байдаг. Тэрний хатлаа ээж нь санааж авдаг. Гэхдээ тэр хүүхдүүд өөрсдийнхөө сонголтынхаа төлөө бас хариуцлага өргөх нь аюул чухал юм байна. Гайхалтай. Ундрахгүй ч айгүй гайхалтай. Та яста бүр манай нийгэмд маань нэлээд тэр угаасаа байдаггүй зүйлийг ингээ гаргаж ярьж байгаа байхгүй юу? Ерөөс нөгөө суулгаагүй. За бид мэдээж бас суулгасан мундаг тийм нөгөө эцэг эхүүд бас байна л да. Тэгээд нийтээрээ ер нь их ажиглагдаад байдаг зүйл маань болохоор таны бол яг сайн тэр хэлээ. Хүүхдүүд те мэдээж бага наснаас том наснд болж байгаа хүүхдүүдийн тэр нөгөө наснаа тохирсон тэр бас үүрэг хариуцлага хүүхдүүд ингээд бага багаар суулгаж хүрэл. Тэрнээс зөвхөн жоохон 3-4 настай юм уу 5-6 настай хүүхдээ чи тийм хариуцлага хүлээ. Одоо юу ээж авийнхаа үргийг гүйцэтгэгчид одоо юм үгүй тийм юм шаард гэрэхгүй. Тэгээд та сая охиноороо жишээ авлаа. Тинейжер байсан үед тэгээд насанд хүрж байгаа үед нь за одоо миний хөө өөрөө ч асуудал шийдээ тий одоо насанд хүрлээ. Тинейжер байх үед нь одоо насанд хүрээгүй байх үед нь бол ээж нь бас ингээд төвшөлтөд асуудлын шийдээ нэг хоорондоо ингээд эн чинь ингээд ерөөсө үе шатаар явд юм байна штэ тий. Тэрсэн чинь хайрцаг манай Монгол орн чинь их нийтлэг байдаг зүйл чи одоо ерөөсө ээж автайгаа зууралдаад одоо бараг 30 40 50 настай болсон хэрнээ бас өөрийнхөө амьдралыг авч явж чадахгүй ээж аваараа шийдүүлээд байдаг. За ээж аваараа бараг нөгөө хичээлгээд яваад байдаг хүмүүс маш олон байдаг шүү дээ. Одоо тийм одоо болт ингээд зууралдаад нөгөө ээж аав нь гөвшрөөд үтэлсэн мөртлөө үр хүүхдийнхээ амьдралын асуудлыг шийдээд оролцоод яваад байдаг. Тэр бол ерөөс айгүй нийтлэг байдаг. Би энэ Америкт ирээд бас надад эн чинь бас нөгөө бид нар чинь тийм юм хараад өссөн хүн чинь энд ирээд бас айгүй тийм шок нэхэнд ордог байсан байхгүй юу? Ер нь бол нэлээ орж исэн. Тэгээд энд ингэдэг байхгүй Америкт настай ээж аав дээрээ одоо хүүхдүүд ингээл чочтол ирнэ штэ. Оройл ирээ за заримдаа ингээл юм авчиж өгөөл одоо юу гэдэг хөөс хүмүүсийн аваад ингээл замаараа аваад ороод ирнэ. Авж орж ирчээд хідэн төгрөгийн одоо ингээд юм худалдан авалт хийсэн ингээд ресептээ өгöd мөнгө авдаг байхгүй юу? Одоо ингээд ээж аваасаа тэр настай хүмүүсээс авч штэ. Тэгэхээр би тэрнийг анхаарад би бүр ингээд бүр ваа энэ хүмүүс ч ястай яасан хүүтэн хөндөй хүмүүс вэ? Чи одоо тийм үү ээж аавда нэг аяг сүү бариад ороод ирчээд буцаад мөнгө авч идэг одоо ямар барыг дүүчгсэн ямар муухай хүүтэн хүмүүс вэ гэд боддог байсан байхгүй юу? За тэгээ одоо ер нь яаж яхаа тэр хүмүүс чинь настай хүмүүс ч байсан. Чи чинь бүр би бүр 70 80 90 настай хүмүүсийг ярьж шүү мэдээ. Бас тэгсэн хэрнээ л өөрсдийгөө авч явах чадвартай. Тэгсийг хэрнээ буцаад үр хүүхдтэй ерөөсөө тэгж нөгөө одоо хариуцлага гай одоо манай монголоор бол гай болохгүй гэдэг шүү дээ. Би өөнийхөө яг амьдралдаа гай одоо садаа болохгүй. Яг өөрөөсдийнхөө юм хариуцлага хүлээгээд аваад явдаг. Харин тэр хүүхдийг бол насанд хүртэн нь болол бүх хариуцлагыг болоод эцэг эхүүд бол хүлээдэг, маш сайн хүлээдэг. Тэнийг бол гайхамшигтай бүр хүүхдүүдийг бүгдийг хүлээгээд одоо юу гэдэг хүүхдүүдийг мэдээж тэгээд сургаж хүмүүжүүлээд за тэгээд нэг сургуулийн төгсгөөд одоо их сургуулийн төгсөөд за тэр их сургуулийн төгсөөд диплом аваад ажил дээр гарлаа. За одоо энэ бол чиний сонголт, энэ бол чиний амьдрал. Чи унаж өвнө босож өвнө чамаас хамааралтай. Тэр болтол нь хүүхдийн дархлаа буюу тэр суур хүмүүжлийг нь бол маш сайн өгдөг.
Тэгээ гарсан хүн чинь болвол өөрийнхөө амьдралыг өстой яаж босгож явах нь өстой тэрнээс цаашаа танаас хамаарна гэд. Тэгээ тавиад өгдөг. Харин манай Монголд эсрэгээр нь ерөөсөө бага насны чинь суулгаж өсгсөн чинь өөрөөсөө яасан юм байхгүй холдооч биеийн даалгасан юм байхгүй өтөл насаараа үргэлжлүүлээ бүр хөгшөртлөө тэгээ чирээд цогтоо явж идэг. Тэгэл амьдралдаа нөгөө ундаж босгоо ингээд цогтоо ингээд явж идэг. Тийм л юм зүйл байгаад байд юм байна. Тэгээ таны 5 минутаа сайхан аюугаар ингээд тайлбарлаад хэлээд өглөө. Ерөөсөө л явж ерөөсөө өөрийгөө таних юм байна. Өөртөө тогтоож байгаа. Өөрийнхөө нөгөө таниад үнэнтэйгээ тулцсан хүн чинь өөртөө тогтоож байгаа тэр ерөөсөө журам юм байна. Энэ хэл хязгаар орон зай гэдэг чинь. Тэгээд та бас хэллээ нөгөө найзынхаа жишээгээр авлаа ш. Нөгөө гошоогийнхаа найз. Тэгээ та тэр найзтайгаа ингээд харилцахгүй тэр харилцаагаа за одоо энэ миний одоо хэл хязгаарыг ингээд даваад байна. Би надад чи бид надад тэгж яриач тэр чинь намайг өвтгөөд байна гэж яаш ингээ тэр хүн дахин тэр марталтыг хийгээд шүү. Юун дээр чинь нөгөө шархан дээр чинь ингээд дараад байна шүү. Тэгэхээр та тэрнийг ингээд зогсооно гэдэг чинь танаас бол нэлээд бас одоо эрсдэл одоо юу гэдэг та Хошонкийнхоо найзтай найзлахгүй одоо тийм юунд хүрч одоо хичнээн жижил та найзлаа одоо 40 50 40 жил ч юм уу те тэгчээ тэр харилцаагаа ингээд зогсооно гэдэг бол танд бол маш хэцүү байсан баг те одоо тэр одоо гарч ирж байгаа үр дагавар маань та хэл хязгаар тавьснаасаа үүдэлтэйгээр танд гарч ирж байгаа тэр нөгөө үр дүн чинь бас нэг тийм таатай сайхан бас биш байсан баг те гэхдээ та тэрнийгээ даах чадвартай тэрнийгээ ойлгосон одоо хэрвээ тантай тэр хүн маань одоо дахиж харилцъя гэвэл та таны тэр энэ тогтоосон хэл хязгаарыг давахгүйгээр тантай харилцах хэрэгтэй байх нь шүү дээ. Тийм зүйл байд юм байна. Тэгээ эргээд ингэж одоо энэ хэл хязгаар орон зайгаа тогтоож чадсан хүн маань ерөнхийдөө өөрийгөө таньсан хүн маань бусдаа харьцаад их амар амгалан өөрт их амар байдаг юм байна. Тэрнийг бол одоо би яг амьдрал дээр айгуу сайн мэдэрч байгаа юм байхгүй. Яг өдөр тутмынхаа. Энэ бол өдөр тутамд шүү. Хэрвээ хүн чаддаг юма чадаад одоо чадна гэдгийг чадахгүй гэж хэлчихвэл надад айгуу амар байгаа байхгүй юу? Өөрт маань бас магадгүй өрөөл бусдад ч амар байгаа. Яагаад тэгэхээр бас заримдаа би чадахгүй зүйлээ одоо бид чадахгүй зүйлгээ чадах гэж байгаа юм шиг бас хүнд яга хүний ажлыг ч алах бас тийм тохиолдол байдаг. Тийм учраас чадахгүй байна хэлчихээр яг манайхын чаар яг ийм нөгөө нэг айгүй бөөрийнхий за би ч бас тийм бөөрийнхий хүн байсан. Ингээ нөгөө шууд ингээ хэлждэггүй шууд хэлэх юм бол айгүй тийм нөгөө тэрэндээ амар эмзэглэж гомдолдог тий. Тэгээ шууд хэлчихээр бас айгүй бас үндэ бас тухайн үедээ тусгаж авж байгаа дараа нь гарч байгаа үр дагавар нь их хүнд хэцүү ч гэсэн бас ингээд айгүй өөрт амар болчдгийм байна гэдгийг биеэрээ мэдрээд ойлгоо явж байгаа. За баярлалаа Ундрах хөвжөө маш сайхан хоёлаа яриа болж байна. За тэгээд танд одоо буцаад нэг одоо хоёлаа лайв өндөрлөх тийшээгээ хандаж байна. Танд одоо өөр хэлэх тэ хэлээгүй үлдсэн зүйл байна уу? Манай одоо найз нарт тэгээд хоёлаа лайв өндөрлөе да. Баярлалаа Ундрах хөвжөө. За ямар гоё юм бэ. Ер нь бол энэ нөгөө хэл хязгаар хүн чинь нөгөө ямар л харилцаатай байна тэрэн дээр л энэ хэл хязгаарын асуудал яригддаг юм байна тий. Одоо сая бид нар нэлээд хэд удаа хүүхдийн тухай ярьлаа. За гэр дотроо эхнэр нөхрийн асуудал тий. За тэгэл нөгөө найз нөхөд тэгээ ажлын хүрээ одоо юу гэдгийг тэр хүний харилцааны асуудал шүү тий. Харилцааны асуудал учраас ингээд хамар хүрээ айгүй өргөн байгаа байхгүй юу. Тэгэл эн чинь ерөн зүгээр нэг өдөр босоод бүгднтэй нь хүү хаа гэдэг биш ингээд айжмаар ингээд алхамаар жижиг асуудал дээр ингээд яаж нөгөө нэг хүүхэд нөгөө жоохон байхдаа унж бассаар гад нөх хөл дээрээ чанга шигдэгтэй адилхан тийм одоо төлөвшөл болдгийм бэ. Эсвэл ингээд одоо өнөөдөр чамд ямар асуудал тулгарч байна тэрнийхээ за надад хэцүү байна уу эвгүй байна уу тэр хүнд ямар би одоо ямар болоод өдий хүртэл ийм олон жил ингээд одоо яваад байгаа юм те яагаад гэд ингээд ороод ирэнгүүтээ сая тэр нөгөө нэг тэр баундри татсны ашиг байгаа үр дагавар байгаа. Ашиг нь болохоор явандаа ингээд гараад ирнэ. Тэгээд дагавар нь болохоор тэр хоёрт хэцүү. Одоо би тэр найзаагаас сандаг мэдээж ингээд те сандаг ихтэй окей тэр хүн битээр өөр болчиход ихтэй одоо нөгөө нэг ингэдэг юм ба штэ. Нөгөө салаа замын ирэхээр салыг салсангүй салаа замын ирэхээр саллаа гэдэг шиг те яг харахгүй өөр бид нар чинь хичнээн тэр яст байхдаа бид нар ямар сонгоогүй штэ. Энэ найзтай найзлаг гэтэл яваана амьдралын туршид одоо бид нэр одоо зам нийлэхгүй болчихж байна тий. Тэгээд сайн нэг бас нэг ийм юус нөгөө настай хүмүүсийн тухай дурдж ирсэн. Энэ дээр бас ийм нийтлэг юм хардаг байхгүй юу? Одоо дитгэврийн өрийг тэглүүлнэ гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд тэр дитгэврийн өрийг хэн тавьсан бэ гэхээр хөгшчүүл нь 6 сараар жилээр аваад хүүхдүүдэд өгчөж байгаа байхгүй юу? Энд чинь баундрыг асуудаг гэсэн үг. Тий. Тэр хүн насаараа ажиллаад татвар төлж байгаа. Тэгээд одоо нас ингээд хөшрөөд ирэхийн цагт одоо авж байгаа буцаагаад авж байгаа мөнгө багхгүй тий. Тэгээд тэрийг нь
хүүхдүүд нь аваад тэгтэл нөгөө тэтгэр чинь одоо сардаа нэг жоохон залгуулад авч явахад тийш ингээд жилээр нэг 6 сараар авчиж шít. Тэгин чинь нөгөө хүүхдүүдэд би даалгахс сурахгүй байгаа хгүй юу? Би нэг өөрийнхөө нэг жишээ хэлж энэ одоо бас тэр хоёр үед би зүгээр юу юм бэ гэж утсан. Тэндээс би аюу их олон юм сурсан байхгүй. Тэр сурсан зүйлээ ярьчих. Юу гэхээр манайх ингээд 4 өрөөтэй байсан. Тэгээ одоо хүүхдүүд маань ингээд тус өрөөтэй идэгсэн байхгүй. Тэгээ манай том охин ингээд бэр гуугаад тустаагаараа явж байгаа юм. Тэгээд тэр хүүхд маань хаана ийсэн гэж айлын хажуу өрөө түрээсэлж байгаа байхгүй. Хөсөж амьдарч байгаа байхгүй. Тэгээ манай найз ингэж хэлж байгаа юм. Чи ямар амар хатуу сэтгэлтэй юм бэ? Тэ? Одоо хүүхдээ хажуудаа байлгасан бол ийм одоо түрээсийн байранд байлглаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр би өөрийгөө бодохгүй. Би нэр хатуу юм болоо гэж бодсон чинь би нөгөө хүүхдүүдтэй амар итгэсэн хүн байгаа байхгүй юу? Би чадсан, миний хүүхдүүд чадна. Тэ? Хажуу өрөөнөөс амьдрал нь эхлэх. Бие дагаад гарыг чадахгүй гэж утсан бол хажуудаа ингээд бөөцөлөөд байна шүү, тэ? Би хүүхдүүдэд итгэсэн хүн байна гэж би өөрийгөө анзаарсан байхгүй юу? Уян залуу усуд бид нар чинь тэр хүн ингээл хамаг юм харьж байгаа усуд шүү дээ, тэ? Ирч хүүц одоо хамаг нас мас нь хүсэл байж чадахгүй бие махбодын тийм юмд хөвж байгаа нас. Тэгчих залуучууд ийдстэн нэрэд стан 20 жил 20-наас яасан ийсэн гэд ингэж байгаа залуучууд учраас тэдэрт нь боломжийг өгөх хэрэгтэй байхгүй юу? Алдаж оноод босгоод тэр нөгөө нэг төрөөсийн өрөөндөө байна, юуны өрөөндөө байна те мөнгөө төлөөд өөртөө ингэж яагаад гэд тэгээд тэн дээрээс би вау тэр чи би одоо бас 10 жилийн өмнө ярьж байгаа шүү. Тэр чи би баундрыг бас мэдээгүй л гэсэн. Тэгэхээр ингэж юм хийгээд исэн бохоо. Тэгэхээр би дараа би хүүхдүүдэд итгэсэн учраас би тэдэр хийж байгаа юм. Тэгээд асаас ажиж байгаа шүү. Нэг орхтой нэг хоолдоо унттай байна уу яаж нэж ингээл ерөнхий байдлыг ажичаа гараа яваад тий. Яг үнэ. Хайчаагүй зүйл байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэр манай найзын хэлж байгаагаа болохоор хүүхдээ хажуудаа байлгаал нөгөө чинь цалингаараа тижээгээл ирэх гэдэг л да. Би болохоор зүггүй. Одоо ингээд айлын хүн болчихсоо гуугаа явчлаа тий. Ингээд тэгээд юунд амьдэрсэн. Тэгээд хаахан маахан гэд. Тэгтээ бас айгүй хэцүү байдаг. Ер нь айгүй хэцүү гэдэг. Энд чинь нөгөө нэг тавтаа тухтаа биш юм учраас би тэр хүүхдийнхаргаа явж байхдаа хөргөнийхөргөө явж байхдаа би замдаа бүр уйлж исэн байхгүй юу? Амар утаатай юмроо явж байгаа байхгүй юу? Тэгэл би стэнд дотроо машин дотроо уйлчихаал тэгэл юу ч юм шиг болоогүй юм шиг над би өөрөө тэргээд автуулах хэрэгтэй. Тэр хүүхдэд тэгж мэдрэхгүй байгаа байхгүй юу? Нөгөө залуу усууд чинь те тусдаа сайхан ирчүүлэг мэдрээд айгүй явж байгаа шүү дээ те. Тэгэхээр нөгөө нэг хүнд одоо хүүхдүүдэд насанд хүрэхээр хүүхдүүдэд итгэнэ гэдэг нь аягүй чухал. Ерөөсөө бид нар ээжүүч тэгдэм билээ шүү дээ. Ингээд хүн харахад нэг насанд хүрсэн том залууч байдаг. Ээжийнх нь үдэнд нэг жоохон хүүхд харагдаад байдаг шиг тэрийг бас ээж нар эмэгтэйчүүд өөр хөвлөж бишүүлдэг юм билээ. Би маш олон юмн дээр өөрийгөө маш их ингэж хязгаарлаж барьж яасан. Одоо ингээл нөгөө анхны зэмэ гарангууч ингээл байдгаа барайл гүргүүд нэг өдөр хүү явандрахаа чи юу хийж яана гэдэг ингээл өөрөө өөртөө яриад ихэмшлэгээр эн чинь нөгөө нэг бас л нөгөө миний хувьд нөгөө өөрийгөө таних аян тэгэнгүүт хүүхдүүдэд би ингэж байгаа юм байна. Би өөрөө ингэж би юм байна. Тэгэнгүүтээ ээжийнхээ учрыг олж байгаа байхгүй юу? Манай ээж чинь нөгөө нэг том зээгээл бас ингээд нөгөө манай том охины чинь ингээд бүр ихлүүлдэг. Тэгэл би хэлжсэн залуудаа ээжээ эн чинь та өөрийнхөө хүүхдийг өсгөцөө би өөрийнхөө хүүхдийг өөрөө өсгөе гэж би хэлжсэн байгаа байхгүй ээжтэй. Тэгэнгүүт манай ээж ямар мэдрэмжтэй эсэх би ойлгож байгаа байхгүй юу? Ийм байсан. Тэгэхээр би одоо өөрөө хандснаа би шал өөр үед амьдарч байгаа. Өөрөөр хандна гэдэг ингээд дотроо өөрөө тийм нэг аянаа хийгээд яваад байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань нөгөө дарсан сурсан заншсан уламжлсан юмнасаа татгалзаж зарим юм те цаг үетэйгээ хүлээн нийлүүлэхгүй болохгүй болсон юм билий бид нар бол. Тэгэл одоо би манай ээж тэгж өсгсөн би чамаа тэгнэ гэдэг бол ерөөсөө аль хэдийн үе халсан тийм ойлголт юм байлээ ер нь бол. Яг үнэ. Бас ингээд одоо бас нэмэрч ярмаар гэдэг ийм группэд хандхад тэд нар бас сөрхийн биччихээр бичиж байна. Тэгээд яг хоо энэ хамаатай хүмүүс нь өөрсдөө тусгаад аваа нь хамаагүй аль хэдийн амьдралдаа хэрэгжүүлсэн тэрийгээр амьдрдаг усууд өөр хэрэг тийм ээ. Идээд явахгүй. Яг үнэ Ундракоуч. Яг л харин та сая бас дахиад хэллээ нөгөө энэ үеийн гэдэг чинь. Бид нар чи ерөөсөө яг л тийм л юм биш үү? Одоо бидний үе одоо хүүхдүүдээ би чам шиг байгаагүй, чам шиг өсөөгүй гэж хүмүүс хэлдэг шүү дээ. Тэгэл явангуй чинь бидний эцэг эхүүд ч гэсэн тэгдэг байсан. Би хүүхэд тагтаа чам шиг өсөөгүй, чам шиг. Одоо манай эмээ өвгөнд ч миний ээж аавыг ч гэсэн бас тэгдэг л байсан баг. Энэ чи ерөөсөө үе байгаа. Яагаад тэгээд байгаа хэрэг чинь цаг хугацаа өөрчлөгдөж байна. Бүх юм өөрчлөгдөж байна. Цаг хугацаа явж байгаа. Тэгэхээр хүмүүс нэгэдэг шүү дээ. Хүчи хизээ юм байсан юм бэ? Чи өөртөө өөр болж яж. Манай энэ монголчуудад айгүй амнаас нэг гарч ирдэг үг те. Тэгэхээр чи хүн өөрчлөх харин ч бүр өөрчлөгдөхгүй болвол тэр чинь аюул байна шүү дээ. Харин өөрчлөгдөх
ёстой байхгүй. Тэгэхээр манайхан тэрний нэг арай жоохон буруу утгаар ойлгож аваад байгаа юм шиг тийм зүйл айгүй хэлрээд байдаг. Тэгээд яг аргагүй таны минь үнэн та чи харин их мундаг тийм ардчилсан ээж шүү. Хүүхдүүдэд тэгээд нөгөө нэг ингээд чаднаа гэж итгэл өгөөд хүүхдүүдэд тэгээд өөр юм. Тэр хүүхдүүд чинь тэгээд харин тэгж өөртөө тусдаа гарч амьдралын өөртөө мэдрээд бие мэдрээд тэгээ босгосон амьдрал бол цаашаага их одоо бартбих явахаар байгаа. Тэгэхгүй хажуудаа авчраа бүтээлэл бүх юмыг өмнөөс нь оруулж хэлээд ингээд өөрөөсөө хариуцлагаасаа бултаад одоо хариуцлагаасаа зугатаад авах юм бол тэр хэмжээгээр л дараагийнх нь амьдрал нь хүндрээд хэцүүдэд байх юм байна гэдэг нь угаасаа бүр энэ маш олон одоо амьдралууд дээр одоо үр дүнгууд нь бүр их гарчсан зүйл байдаг юм байна. Тэгээд одоо би таньтайгаа ингэ ярьж байгаа өөрөө бас ингэ нэг хоёр хүүхдүүд надад бол энэ бас л айгүй чанга байхгүй юу. Би бүр ингэ өөрийнхөө нэг хүүхдийнхээ өмнө хамаг юм бэлдэж өгдөг нөгөө нэг ингэ яг миний хүүхдүүд бага байгаа л да. Гэтэл ингэдэг мөртлөө одоо бас яг нэг насанд нь таарсан үүрэг хариуцлага нь хүлээлгээд бас нэг жоох юм нот ингэ хийж биеийг даалгаж явах айгүй чухал байдгийм байна гэдгийг маш сайн ойлгож байгаа. Тэгээ тэрнийг амьдралдаа өдөр тутамдаа би ингээд хэрэгжүүлээд явж байгаа. Нөгөө хэрэгжүүлчихсэн хийчихсэн биш. Өдөр тутамдаа хичээгээ явж байгаа ээжүүд байгаа. Бид бүхэн тэгж явж ижил энэ үйлдэлийг амьдралдаа хийдэг юм байна. Энэ сурж авж байгаа зүгдээ ингээд нөгөө амьдралдаа нөгөө хэрэгжүүлдэг юм байна гэдгийг ойлгож байгаа. За өндөр коучтой маш их баярлалаа. Миний одоо фэйсбүүкийн найзууд ингээд boundary гэж одоо энэ хэл хязгаар орон зай одоо хувийн орон зай гэж юу юм бэ гэдэг маш сайхан тайлбарлаж өгсөн. Таньдаа маш их баярлалаа. Тэгээд таньдаа хамгийн сайхныг хүсье. Тэгээд удахгүй цөмөөрөө ярилцах байх. Тэгээд таньдаа одоо сайхан өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ундрах коуч бид нэр одоо Америкээс хоёулаа ярилцж байгаа. За би тэгээд фэйсбүүкийнхаа найзуудаас би маргааш одоо ингээд хийн шалах сэдвээр болоод би бас топ коучийн актив юм бас драма коуч, мөнгөтэй коучгаа урьсан байгаа. Ингээд би одоо энэ ингээд чиглэлүүдээр ингээд одоо ерөнхийдөө бол яг ингээд суйрлуугаа илүү ярьж эхэлж байна. Би ингээд урд нь бол энэ өнөөдрийн амьдралд ийм юм туулаад байна, ийм тулгараад байна гэж яриад яваад байдаг гэсэн бол энэний чинь уг өглөөрг нь ерөөсөө тэр үндсэндээ байдгийм байна гэж ойлгоод одоо энэ талаар илүү ингээд хүмүүсээс ингээд яриад хэлээд одоо ундрах коуч маань манай Нара Томсон багш маань манай топ коучийн академийн Нара Томсон багш маань ингээд бэлтгэн гаргаж байгаа манай коучуд маань ингээд айгүй олон нийгэм рүүгээ дуурж хэлж ярьж байгаа. Айгүй олон сэдвүүдээр одоо Монгол орн маань табу гэж яригддаг нөгөө нэг хаалттай байдаг нэг яриад идэггүй олон сэдвүүдээр ингээд ярьж байгаа. Цаашиж бас ингээд цөмөөрөө ингээд нийгэм рүүгээ дуу хоолой өргөж ярих болноо. За тэгээ бүр хамгийн сүүлийн нэг юм хэлээд тэгээ багш маань хэлсэн тааман ч бас хэлдээ сая. Ерөөсөө нөгөө бид бүхэн чинь тэр нөгөө социалист нийгэмд өсөөд нөгөө нийтийн өмч нийтний юм нийтээрээ гэж явж байсан хүмүүс чинь нөгөө энэ капиталист нийгэм рүү юм зах зээл рүү ороод ирэхээр нөгөө хувийн өмч хувийн гэдэг юм руу ороод ирсэн хүмүүс чинь ерөөсөө л хувь хүний хөгжил айгуу чухал гэдэг юм байна. Тэр нь цаашлаад нөгөө гэр бүл цаашлаад улс эх орны минь хөгжил хувь хүн хөгжиж улс эх орн минь хөгждөг юм байна. Тэрнээс биш нийтийн хөгжил нийтийн юм гэж улс орн хөгждөг юм байна гэдгийг одоо ойлгож аваа суралцаа явж байна. Ундрах коучтой маш их баярлалаа. Тэгээд өдрийг та сайхан өнгөрүүлээрэй. Баяр таа. Баярлалаа. За. За.